Багшаа та сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За баярлалаа сууцгаа. За өнөөдөр бид Монгол бичгийн хичээл авах тийм. За Монгол бичгийн хичээлийг авахаас өмнө багш нь хичээлийнхаа үнэлгээ танилцуулъя. За монголчууд эрт дээр үеэс ах дүү үр хөвгтдээ халуун хошууд малаа бэлэглэж ирсэн уламжлалтай. Тийм учраас багш нь энэ удаад та нарын эрдэм мэдлэгээр уралдуулан халуун хошууд мал бэлэглэнэ. За багш нь энэ намрын сайхын налаар тав бүхэн өгсөн байна. Энэ дээр та нар оюун бэлгээ уралдуулан халуун хошууд малаа бэлжээнэ. За халуун хошуу мал ямар мал ордог вэ хөвгтүүд ээ? Тураад ажнаа орд юм байна. Маш сайн байна. Хонхон орд юм байна. За маш сайн гүйцэтгэлтэй хийсэн байгуул ато. За сайн хийсэн бол хундан цагаан хонь. Дунд хийсэн бол хурдын даа авах. Муу хийсэн бол магнаа хавцаа хураг авах. Маш гоё хийсэн бол багшаасаа урны үг авах нэ. За баярлалаа. За багшны өмнөх хичээлээр сэргээр санахын тулд үг уншуулъя. Үгийг уншихдаа уншсан хүүхэд гараа өргөд ингээд томатос сур. Ойлгохгүй шүү. За. Эхний үг. За, Мишель. Нохоо. Оо, ямар мундаг юм бэ? Нохоо гэсэн үг шүү дээ. За, дараагийн үгийг за тэндээс ингэж өнгөчлөө. Уушааг үсэн биш үү? За хөл гэж. Хөл гэж юм. Ямар мундаг юм бэ? За дараагийн үг. Уншаагүй бол гараа өрөхгүй шүү. За дараагийн үг. За бахаа. Оо ямар мундаг юм бэ? Хаа гэсэн үг гэсэн шүү дээ. За дараагийн үг. Оо ямар мундаг юм бэ? За дараагийн үг. Хэ болон гэ толгой төсгөр хэлсэн байна тийм. Хэ энэ биш. За хэрэм ямар мундаг юм бэ? За баяр хүргэе. За өнөөдөр бид нар энэ ямар үсэг вэ? Өө энэ орчин цагийн монгол хэлний бидний бичдэг кирилл үсгээр бичдэг Б үсэг байна тий? За багшд өгвөл энэний толгойг ингээд авчлаа. Бидний монгол бичгээр үздсэн ямар зурлаг багтсан байна вэ? Гэдэс. За би жанаас багш нь үгүй аюул авдаг оо зурлаг гэсэн тий багш нь? Зурлаг гэсэн. Гэдэс. Оо ингээ гидс байж штэ ямар мундаг юм бэ? Оо ном байж. За тэгвэл өнөөдрийн хичээлээр гидс болон нумаас бүрддэг баг толгой бүсгийг үзэхнэ. За хичээлийнхаа гарчгийг тавиад хичээлийн гарчгийг тавиад за баг толгой бүсгийг үзэх тогтоо. Шудраг 100 унших, хичээнгүй бичих арга суралцах гэсэн хичээл авснэ. За. Баамыг тогтоо. За мандлага төсгийг шудраг зөвлөж юм байна. Хичээлгүй зөвлөж юм байна. За баярлалаа. Бичсэн. За. Ирмэ басна.
хэлцээ. Зорилгыг мөнгөн шүдэр уран тодуугаар босоод уншаад өгье. Өнөөдрийн хичээлийн зорилго бол баа толгой төсгийг нүдэн тогтоох, шударга зөв унших, хичээнгүй бичих, аргад суралцах. За дараагийн зорилтыг бүгд ангилан уншаад өгье. Өнөөдрийн хичээлийн зорилго бол бие үсгийг хишгээр амжуулах, өгүүлбэр унших, өгүүлбэрийг хичээнгүй бичих юм. За баярлалаа. За багш нь баг бүрт дөрвөлжин цаазсан байгаа. Багш нь баг бүрт дөрвөлжин цаазсан байгаа. За ингээд баа толгойд үсгийг амлуулж бичнэ. За нэгдүгээр баг Б үсгийг ихэн дунд адагт танаах, баа Б үсгийг танаах, Б-г танаах, боо танаах харин боо. За бичгийн өмнө багш нь санамж самбуудаар бичээ. За Б үсгийг бичихтэй нас анхаараарай. Нуруунаас эхлэн нар зөв эргүүлэн дугуйруулж эргүүлж бичнэ. Баабууийг бичихтэй нуруунаас эхлэн нар зөв эргүүлж үсгийг ном дотроо багтаа хоёр бөөрөөр нийлүүлэн бичнэ. За энэ санамжийг хараад ишгээр амжилт бичэдхөө. За тийм. За тийм. Ханаа юу вэ? Ханаа бэкс дээ. Маш. За ингээд нийлээ бичээ. За нийлээ бичээ. За хин бишээ босч байгаа. За маш хурдан бичээрэй. Босч багын гараа болчихлоо. Багууд дуусаж байна. За танахаас удуул аваа гараад ирээрэй. За бүгдээ. За цааш ингэж явж байгаа.
Бабе. Бабе гэдэг. Энэ хэлнэ. Дууцгаа авдаг. За энэ танахад баа гоо яна таны энэ ихэнхдээ за энэ авахгүй. За баярлалаа. Бүх багууд баа толгой үе хичгээр амлуулж биччихье. За. Ихэнд нь Б үсгийг бичсэн 1-р баг. Зөв гэж бодож байна уу хүүхдүүд? Зөв. За багшны энд нь холбож бичье. Б үсгийг нуруунаас эхлэн над зүг дугуйруулан эргүүлж бичнэ. Гэхдээ шүд гаргахгүй. За. Адагт нь ном гэдэл орхицдаг байна. За сайн байна. За бабе. Юу гэж бодож чинь бабе зөв буруу юу сайн? Буруу. Бабе юутай адилхан бэ? Бабутай адилхан биш дээ. За тэгвэл баг мөн адилхан нураас эхлэн шүд гарган бичих байсан байна тий? За би зөв буруу юу гэж бодож байна хүүхдүүдээ? Зөв. За гэхдээ үгийн адагт ордог би хараарай. За үгийн адагт орохдоо би хос үлдээ бичигддэг юм байна. Тэ? За бабу зөв буруу юу? Сайн байна. Бабу зөв биш дээ. Бабуг яаж чинь гэлээ? Нуруунаас эхлэн нар зүү дугуйруулан эргүүлж хоёр гидсийг өөрөөр нь нийлүүлэн бичнэ гэсэн. За дараагийнх нь бобо яагаад эндээ шилдэггүй байгаа юм болоо? Үгийн дунд үгийн дунд анхаараа шилдэггүй болцдог тий? За сайн байна. Зөв. За ингэж үчгнэ. Та нар анзаарсан болов энэ дөрөв нүд адилхан байна. Тийм болохоор энэ дөрөв адилхан бичигдэнэ гэсэн үг зөв үү? Зөв. За сайн байна. Багш нь 1-р баг адуу, 2-р баг хойно, 3-р багт адуу, 4-р багт адуу, 5-р багт адуу өглөө. За наагаарай. За маш хурдан. Багш нь хурдан хийчихсэн тийм. Танах хон гэлөө. За багш
Наага багш яраа. Цавууд гэж байх юм уу? Цавууд аа. За тэгээд авчих. За тэгээд дараа нь хийх насаарай. За багш та. За бид нар ба бэ би ба үе зүг бичээ сурчлаа тий. За тэгвэл энэ хүснэгтэн дотроо нөхөө бичээрэй. Ихсгээр амьлуулад нөхөө бичээрэй. За багш 1 минутын хугацаа өгдөө. Цаг явлаа. Болчихно. Цаг маань дуусах ч шүү. 30 секунд хэлсэн байна. Ямар болчих юм аа? Модоо шүү. Цаг маань дуусаа дахиад 2 дахь минут руугаа явж байна. За гараа өргөө сууж байгаарай. Дос хүүхдүүд гараа өргөө сууж байгаарай. За ямар мондоо гоё бичдэг хүүхдүүд вэ? Хоёр бүр нийлүүлээд бичсэн тийм. За мөнгө. Оо, тооцсон биш үү? Мөнгө бол гоё яа гараа өгч. За. Гоё ицсэн байна, мундаг байна. Багш нь баг хүүхдийн өгүүлбэр өгсөн байгаа. Өгүүлбэрийг хөрвүүлээд ба, бэ, би, бобо, бобоийг дугуйл хийшин. Заяа. За, багаараа уншаарай. За. Дэш. Ингэ тавьж байгаа шүү дээ. Аа, ингэ тавьж байгаа шүү дээ. Надад ч юм уу эрэг өгöd байхад харна тийм. Юм уу ингэ байгаа юм чинь. Юм уу ингэ байгаа юм чинь юм шүү дээ.
За энд дууссан байна. Тэр баг дууссан байна. Маш сайн байна. Цагтаа амжууллаа. Сайн байна. За танах багш нь адуугаар шагналаа. За. Өгүүлбэрээ орчгоод болор ахнаа би Овийн наран харапа. Юу гэсэн үг юм бол харав. Оо, юу гэж? Энийг чам тод дуугаар уушаад хүн байна. За. Болор За, уучлаарай. Өөр хүүхдээр уушаач. Багаас нь байна. За, багш тэгвэл уушаад өгч. Болор ах говийн наран харав гэж. За, нэг өдөр ба болор гэдэг юм боо. Оо, ямар мундаг юм бэ аа. Говь гэдэг юм би. Тэгээд харав гэдэг юм ба. Үзүү. За, эднийх дутуу, жоохон дутуу хөргүүлсэн болохоор багш нь хоноор шагналаа. За, сууч. Аавын бормор ирэв. За, тэр аав
гэдэг нь боо орж байгаа. Тэгээд боор гэдэг чинь боо орж байгаа. Тэгээд ирээгүй би орж байгаа. За. Зөв хөгтүүдээ? Зөв. За энд нэг алдаа байна. Энэ өгүүлбэр аавын бормор иргэв гэж байна. Иргэв гэж байна те. За тэгвэл багш нь багхан алдаа гаргасан учраас хоноор шагналаа. За. Бороо бомбог миний аавын бомбог. Бор бомбог миний аавын бомбог зөв. Зөв байна. Маш сайн байна. За бор гэдэг үгэнд боо орсон байгаа. Бомбог гэхэд бөө хоёр удаа орсон байгаа. Тэгээд аав гэхэд абуу гэдэг бөө орсон байгаа. Тэгээд дахиад бомбог гэдэг үгээр бөө орсон байгаа. Яста мундаг. Танахыг алдаагүй зөв хийсэн учраас бүс нь ажнаа үлгээ шагналаа. За танаас. Би бог мал дэрэг. За. Бэр Бид бороо за. би гэсэн үгэнд Би уу явсан байна те. За гэсэн хүн боо явсан байна. дэрэг үлдсэн Боосон байна. тэгээд би гэсэн боо За. тэгээд хариулт За сайн байна. Баярлалаа сууж байгаарай. За энэ өгүүлбэр зөв. Багш нь нэг өмнө нь хэлсэн те. ER бар хоёр нөхцөл байдаг. Энэ хоёр нөхцөл бол юуны нөхцөл гэсэн? RR нөхцөл гэж хэлсэн те. За тэгвэл энэ өгүүлбэр ингэж штэ. Би бог мал бор мориор хариулав гэсэн өгүүлбэр байсан юм штэ. За. Багхаалтаа гэсэн учраас багш нь танарыг ажнаа үлгээ шагнал юу? Хонтон цагаа хоноор шагналаа. За наачаарай нас нь хүүхдүүд ээ. За нас нь. За дараагийнхаа ажилдаа орё хүүхдүүд ээ. Бобуе нүдэн тогтоосноо. Чадсноо. За таньжин те. Сайн байна. Нацноо бүгд. За багш нь дараагийнхаа ажлыг танилцуулъя. Хүүхэд болгоны ширээ, баг болгоны ширээнээр ийм дөрөв юу вэ? Зураг байгаа. За тэгвэл энд нэр нь байгаа. Монгол үчгээр нэр нь байгаа. Та нар тэр нэрийг наана гэсэн үг шүү. За наахта энэ цагааныг ингээд хуулаад наачих. Хуулаад дээр наач. Эндний скотч хийж байгаа. За энэний зүгээр ингээд ураад. За багтаа тэдний багаас эхний балны зургийг харъя.
батны зургийг харъя. Зөв байна уу хүүхдүүд? Оо ямар мундаг юм бэ? Танахаас тэгвэл бөмбөгний зургийг харъя. Бөмбөгний зургийг харъя. За, зөв байна уу? Бөмбөгний зураг зөв байна уу? Ой, бөмбөг нь явж штэ. Бөмбөг гэдэг нь явж байна. За, танахыг харъя. Бөмбөгний зургийг харъя. Хурдаарай. За, танахаа бөмбөгний зургийг харъя. Зөв. Хараарай. Зөв байна уу? Зөв байна. Зүг байна уу? Энэ штэ тий? Бөмбөр энэ штэ. Бөмбөр гэж бичсэн юм байна. За, танахаас багш ахаад бөмбөгний зургийг харъя. Оо, зүг биш тий. Ямар мундаг юм бэ? Бөмбөг гэсэн байна. За, багш танахаас балны зургийг харъя. Балны зураг зөв үү? Зөв байна. За, мундаг бүх баг зөв хийсэн учраас багш юугаар шагнах вэ? Ажлаа хүлгээ шагнах юм. Өөний бөмбөгийн бөмбөг. Оо, тэгсэн байсан тий. За, танахыг багш нь зургийн цагаан хургаан шагная. За, цагаан хургаан шагная. Багштайны одоо ийм даалгавар хийгээд өгөөрэй. Баг болгонд багш нь өгүүлбэр өгсөн байгаа тийм. Энийг нэг удаа маш сайхан хичээнгүй цэвэрхэн бичээрэй. Хамгийн гоё хичээнгүй цэвэрвсэн багт нь багш нь ажнаа өгнө. За, багш нь танаас 2 минутын хугацаа өгье. 2 минутын хугацаа өгье.
багш миний хүчтэй. За бүгд болсон байна. Хамгийн түрүүнд дууссан багийн гишүүдийг харъя. Манай Игчингийн баг дууссан байна. Шүдрэгийн баг дууссан байна. За энэ Игшиглэнгийн баг дууссан байна штэ. За Тэлмэнгийн баг Бэндриагийн багаас дуусах байна. За дараас нь гүцээгээ үсчээрэй. За дууссан уу? За хамгийн түрүүнд дууссан Игшиглэн Шүдрэ Игшиглэнгийн баг багш нь адуу өгье. Игчингийн баг адуу өгье. Харин танаа хоёр жаахан хожиндод зогсож учраас багш нь хань өгдөө. Маш бүгд маш гоё болсон байна. Мундаг байна. Өнөөдрийн хичээлийн бидний зорилго бий чадсан уу? Баатарыг нүдэн тогтоосон уу? Тогтоосон. Уншиж сурсан уу? Сурсан. Бичиж сурсан уу? Сурсан. Бичиж сурсан уу? За тэгвэл багш нь шалгаад хэдэн асуулт асууя. За хүүхэд болгон ногоо, улаан, цэнхэр өнгийн нэг эд зүйлс гартаа бариарай. Ногоо, улаан, цэнхэр. Ногоон, улаан, цэнхэр. Ногоон одоо ч ам ногоон тутаа тий? Улаан. Цэнхэр хаана? За, ногоон, улаан, цэнхэр. За. Бэхүүгийн багшны түрүү бэлдсэн байна тий? Болсон биш тий. Эндээс наваа болсон. За, 참견아. За, масаа хаалцаараа бэлэн батаг багийн багш хасаад явахгүй яах вэ? За, шүүдрийн багийг хараа бүгд дэше өргөе. За, шүүдрийн баг болсон байна. Тэлмэнгийн баг болсон байна. Игчингийн баг хараа 1 2 болсон байна. Бэндриагийн баг болсон байна. За. Үгийн адагт орсон баавыг олно уу гинэ. Үгийн адагт орсон баав. Ногоон зөв үү, цэнхэр зөв үү, улаан зөв аль нэг өнгөргий. Ямар мундаг юм бэ? Бүгд хариуллаа. Дараагийнх нь зөв байлаа. Дараагийнх нь боцор гэдэг үгний үгийн ихэнд орсон үгийн юу байсан бэ? Үгийн бий байсан уу? Боо байсан уу? Туу байсан уу? За багш хараа. Бүгдийг хараа. Ямар мундаг юм бэ? Боо байсан биз дээ. Зөв хариуллаа. За. Бэ үсгийг хэрхэн бичих вэ гэж байна. Бэ үсг нь гэдэс шилбнээс гэж шүү. Шилбнээс бүрдэг бөгөөд бичигдээ нуранаас эхлэн нар буруу эргүүлэн бичнэ. За, бэ үсг нь гэдэс нуранаас бүрдэн нар буруу эргүүлэн бичнэ гэж байна. Бэ үсг нь гэдэс нуранаас бүрдэн нар зөв эргүүлэн бичнэ гэж шүү. За, харъя багш. За, бүгд харнаа. За, баярлалаа. Цэнхэр
За бүгд дотроо хөрвүүлнэ шүү. Ихгүй шүү. За 1 2 3 өнгө өргөе. Дидүү. За манай баяр цагт болж байна уу? За сайн байна. Би мөрмө гэдэг өгүүлбэр байсан биз дээ тий? За бид нар баат болгоод үсэн нүдэн тогтоосон байна. За бабу бэбу яг хичээгөө бичиж сурсан байна. Хамттай тий? За хичээгөө бичиж сурсан уу? Уншиж сурсан уу? Сурсан байна. За гэрийн даалгавраа тэмдэглээд авчаарай. Гэрийн даалгавраа тэмдэглээд авчаарай. Сурах бичгийн 29-р хуудасны 9-р дасгал галиг байгаа галгийг монгол бичиг рүү хөрвүүлж даалгавраа авах шүү. За. Ингчингийн баг бас 2 хонь 2 морьтой болсон байна. Энэ хэний байсан бэ? Манай. Ингчингийн баг 3 морь шүү дээ. 3 морь хоньтой болсон байна. Энэ хэний баг морь вэ? Манай. За, хэлмгийн 2 хонь 2 морьтой болсон байна. За, энэ хэний вэ? Манай. Шүдрэгийн 3 морь 1 хоньтой болсон байна. За, энэ хэний вэ? Манай. 3 морь 2 хоньтой болсон байна. За 1 хоньтой багшаа. 1 хоньтой болсон байна. За